За сайн байцгаана уу. Өнөөдрийн зочин өмөрт маань Эркэ Булам гэдэг энэ сайхан залуу маань оролцож байна. Эрдэнэ төвтэй маань 50 жилийн ойд зориулсан подкаст нэвтрүүлгийн зочин өмөрт одоо Эркэ маань хүрэлцэн ирсэн явдалд маш их баярлалаа. Өрсөнд баярлалаа. За тэгээ Эркэтэйгээ сайхан буу халнаа. За шууд одоо ийм мундаг тамирчин орж ирсэн юм чинь спортын талаар яриад эхлэе. За Эркэ маань одоо хизэнээс фитнесээр ингээд дурлаад хичээлэх болов. Энэ талаас авахулаад ингээд яри таавлаа. За ер нь подкастыг бол үзсэн. Тэгээд Эрдэнэт ер нь ингэж бие даасан тогтмол ордог тийм подкаст юм байхгүй хаа. Яг ганц нэг бол эхэлчихсэн. Тэгээд Эрдэнэт төрөө айгу ер нь баялаг хот гэж би бол боддог. Эрдэнэтэд мундаг залуучууд айгуух байдаг. Тэд нарыг халтаршуулах юмсан гэл айгу бодож явдаг. Уг нь тэгээ бас подкаст энэ төлөвлөсөн байсан ч гэсэн чадахгүй амжихгүй яваад байна. За тэгээд энэ хөө подкаст эхлүүлж байгаа явдалд нь айгу баяртай байгаа, айгу гоё хүлээж авч байгаа. Хэвээ тасралтгүй бүр илүү хийгээсэй, бүр олон мундаг залуучуудыг оролцуулаасай гэж бодсон. Тэгээд асуултын хувьд хизэнээс фитнесээр жилж эхэлсэн бэ гэхлээр 10 дугаар ангиас 2000 баг 9 оноос эхэлсэн юм уу? 2009 оноос эхэлчихсэн байна ах. За фитнесээр хичээлхийнхаа өмнө гэртээ нэг жил нэг ахыгаа фитнесээр хичээлж байгааг хараад үеэл ахыгаа. Одоо Эрдэнэ төлөвлөлт ажилтیں۔ Жарганбек гэдэг мундаг залуу байгаа. Тэр хүнийг фитнесээр 3 сар хичээллээд айгүй гоё би хата болцсныг хараад аймаг айгүй сэтэл авсан. Тэгээд тэндээс эхлэл ерөөсөө хий ер нь гоё биетэй болъё гэж бодсон. Тэгээд гэртээ асуусан чинь ингээд цунаадаг гэлээ тухайд өөрийнхөө хувьд зөвлөгөө өгч байгаа юм. Анхны зөвлөгөө. Тэр гэртээ ер нь цунаагаал эхэлчихсэн бид. Тэгэл ганцаараа яарсан тэр хүнээс нэг зөвлөгөө аваад гэртээ сунааж эхлээл. Тэгэл ерөөсөө өдөр бүр нэг максара 3 удаа санаадаг байсан. Толтлаа ерөөсөө. Хэд явна тэр үед одоо нэг юм 30 мурчаар нэг 3 санаагаал. Тэгэл ари унтахынхаа өмнө тэр үед. Тэгээд санаачаал эхэндээ мэдэгдэхгүй тэгэл нэг хөөх сар 2 сарын дараа айгу хөөж мөдөг болол цээж мэж. Тэгэл хөт усаар цээж гар бие шавшаал. Нэг тиймэрхэн бас сонсцсон хаанаас сонсцсон. Тэгэл гэртээ дасгал цөмөлт хийгээл бие шавшаал. Тэгэл шууд тасрэл айгуу гоё хамраал. Тиймэрхүү байдалтай бүтэн жил хийгээд тэндээсээ айгуух юу аваад ормоод айгуу гоё өөрчлөгдсөн. Тэгэл жилийн дараагаас эхлээд манай багын найз анхуулдаг найзынхаа найз маань ээж хангарт руу холбогдоод тэгээд хангартад хамгийн анх явж эхэлжсэн. Тэгэл тэр нь яг 9-р анги юм уу? Тэгээд хангардад очиж жилдэг байхдаа нөө тухай багш нь ер нь таарахгүй. Байхгүйгаа ер нь би очиж хийдэг гэсэн чинь. Тэгэл өдөр бүр очиод цээж хийгээл нороо хийгээл хөл ихгүй цээж нороо хийсээр аваад эхний сар амар гоё үр дүнд төрөл дараагийн сараас эхлээл гацалтан дараал 3 дахь сараасаа бүр тураал тэгээ гисэн чи багш нааг орж ирэх болгон цээж хийж байгаа юм чи яхаараа ингэж хийдэг. Наа чин амрах хөстэй наа болчихсон ч тэгэл. Тэгэл амар гоё зааж өгөл наа толтойгоо харьцаад өөрийнхөө техникийг заасан гэл өнжиж хий нэг өдөр цэцгэлээ нэг өдөр амар гэл. Тэгэл хангардад хөөрхөн баг 5-6 сар хичээлсэн байгаа. Тэгээ bijсэн чинь нөгөө H1N1 лөө ханаад гарсан. За тий 10 онд лөө. Яг тий. Тэр үед хөл өрөөмөр тогтоогоол тий. Хангард маань хаагаал. Тэгээд юу маргад доорч нь юу гэж авраг гэд фитнес хэлсэн шүү дээ. За мартын дор би тэрийг ч мэдхгүй байна. Аврага. Маргадын одоо доош бодолт гэх юм уу? Тэнд фитнессэн тэнд очиод бүртгүүлээл. Тэгээд анх бэлтгэл хийж эхлээл Эрдэнэх бах дээр шав орчихсон. Тэк бах дээр шав ороод тэндээ ер нь бэлтгэл хийж эхлэх үед яг Эрдэнэх багшаас айгүй гоё зөвлөгөө аваад
Тэгээд айгүй сайн өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Тэгээд тэндээс ер нь хичээлж гисэн гэж бодохоор одоо баг 16 дахь жилдээ явж байгаа. Ер нь урт хугацаанд хичээлсэн. Тэгэл ер нь хамгийн анхны юу маань болох тэр нөгөө тэнд хичээллээд явж байхад клубын авраг шалгаруулах тэмцээн гэж болдог гэсэн. Тэр клубын авраг шалгаруулах тэмцээн хэвтэ шалтгаалтай тэмцээн болно. Тэр тэмцээнд багш маань ор гэдэг. Эко хорг гэл. Тэгэхгүй би зүгээр нөгөө хүмүүс яг хилдгийг хэлж байгаа би зүгээр л бие гоёлох гэж явж байгаа тэмцээн оролдоод дарахгүй гээд. Бодохны зүгээр айдстай л байсан шиг. Тэгж байгаа тий. Тэгэл клубын аврагт эхэлж ороод тухайн клуб фитнестэй бэлтгэлийхтэй амар 80 маятай амар олон давтаж мавтаал. Тэгэл өөрөө нөгөөтгөө өргөж чадахгүй зүгээр дэмжлэгтэй 80 хийдэг амар сайн ер нь өргөд ийн гэж боддог гэсэн шиг. Тэгэл клубын аврагт орохоор болоод эхнийхээ тэмцээнд орсон чинь шот 3 даруулаад хосогдол ямар ч медаль байхгүй. Шот тэндээс нөгөө нэг юм шот амар нөө фейлцэн мэдрэмж аваад тэгээд нөгөө үнэнтэйг нөрд болж ирсэн. За би хотлоо өргөд идэх гэсэн би чаал утлаасан биш болоог байсан байна гэл. Тэгээд тэр тэгэл амар санаа зовлоо. Нөгөө клубын хүмүүсээс хичээл дараа нь баргалж очиж чадахгүйсэн би. Тиймэрхүү амар санаа зовж. Баярлаа. Тэгээд айгу санаа зовол. Тэгээд дараа нь Эрдэнэгүй багшаас асуусан чинь дараагийн тэмцээн 3 сарын дараа бол. Яа сайн бэлтэж байгаа орчих гэл. Тэгээд ер нь тэр тэмцээнд ялагдаад тэгээд дараагийн 3 сарын бэлтгэл маань жинкнээс айгүй чанартай бэлтгэл болсон. Жинхэнэ тулаанд бэлдсэн үү? Жинхэнэ өөрийгөө яг өөрийнхөө одоо сайн өргөж чаддгуугаа хүлээн зөвшөөрөөд тэгээд илүү сайжрахын тулд илүү зөв хийх хэрэгтэй юм байна. Хүнээр дэмжүүлэхгүй байх хэрэгтэй юм байна. Өөрөө яг ингээд хүч ахиулах тал дээр ер нь илүү анхаарах хэрэгтэй юм. Илүү чанартай бэлтгэл хийгээд багшаас зөвлөгөө аваад тэгээд 3 сар бэлтгэл хийгээд дараагийн тэмцээн дээр орохдоо 80-ыг нэгч өргөж чадахгүй байсан чинь тэмцээн болоод өргөцгөөл. Тэгэл 90 өргөөд тооцоолаад 95 өргөөд тооцоолаад тэгээд 100 даруулт. Тэгээ 95 кг цэжин дээр шахаад хүрэл медаль аваад. Тэгээд ер нь өнөөдрийг ингээ хүртэл айгүй олон тэмцээнд ороод ер нь зөндөө амжилтууд гаргасан дотроос яг тэр медаль клубын хүрэл медаль ерөөсөө мартагдав. Хамгийн турсамжтай. Хамгийн гоё, хамгийн өөрийгөө ялсан мэдрэмжийг тэндээс авч ирсэн. Тэгээд Эрдэнэгүй багш дараа нь ингээ бодохны асуухад тэгээд хүн ингээд тэмцэнээс тэмцээн аваад цаажирт юм аа чи ерөөсөл орж ороод үзчих гэл. Би тамирчин болохгүй гэдэг чиггүй зүгээр л ороод үзэх гэл. Тэгээд одоо бодохны яг үнэндээ яг тэр тэмцээнд орсноос эхлээд өөрийнхөө асуудлыг хүлээн зөвшөөрөөд болоог байгаагаа хүлээн зөвшөөрөөд дахиад 3 сарын хугацаанд үнэхээр чанартай бэлтгэл хийгээд тэгээд багш хоолны зөвлөгөө мөглөгөөл тэрийг бүрстэ ягштал билээ өдөр бүр 2-3 өндөг чанал будаа савлал агшаасан будаагаа савлж ирэл хоолоо идэж бэлтгэлээ хичээл араас нь шууд будаа өндөгөө идэл уурга авал. Тэгээд айгуу сайн тэгж бэлтгэл хийж айгуу гоё үр дүнд хүрчихсэн. Тэгээд одоо ингэ бодохоор тэр клубын аваргын хүрэл медаль надад хамгийн том тийм цаашаа өөрийгөө сормоор тийм юм эхлэлийг тавьж үзсэн. Тэрэнд амар айгуу баярлаг. Тэр медаль надад үнэхээр бүр айгуу үнцэнтэй байсан. Эрдэнэгүй багштай амар баярлж байгаа. Илэрхийлмээр. За баярлалаа гэд би Эрдэнэгүй багш юм аашаа. Эрдэнэгүй багш шав байгаа шүү. За тэгээд баярлж явдаа шүү. Тэмцээн ярьж байгаа юм чинь тэмцээн ярьсан юм чи одоо гоё тэмцээний тухай асууя. За манай эрхэж одоо олон улсын мастер тийм ээ. Бодибилдингийн. За тэгээд олон улсын тэмцээнд явж исэн. Тэгээд өөрөө гоё тэр талаараа яриад ямар чагнал байранд орж ив гэл. Олон улсын тэмцээнд орох маань өөрөө би нэг ингэж исэн. 18 онд юу яасан. 17 онд миний хувьд нэг тийм айгу уналттай жил байсан. 17 онд 2017 онд үйлдвэрт ороод тэгээд нэг 3 сарын хугацаанд ороод удаагүй 3 сарын хугацаанд юм амралт момлтаа зохицуулж чадахгүйсэн юм уу яасан.
шинэ ажлын стресс тэгээ мэрэгжлээсээ залуу гадуур ядраад байгаагаа мэдхгүй ингээд айгу явсараад тэгээд ингээд онолтонд орсон шүү дээ. Би тэгээ ажилд ороод 3 сарын дараа амар юу яагаад хотоодны асуудалтай болоод тэгээд яг 3 сарын дараа нуруу маань өгдөг. Нурууны султтай болоод тэгээд тэгснийхээ дараагаас тэр юм уналт маань өөрөө бүтэн жил үргэлжилсэн. Тэрнийхээ шийдийг олж чадахгүй амар удаан ингээд уналттай тураад 18 жил тураад явсан бохоо. Тэгээд явж байгаад би чи паверын тамирчин байсан. Тэгээд тэрний дараагаас эхлээд яг жилийн дараа юмж хотовж үзүүлээд шийдлээ олоод тэгээд тэндээс ингэж эргээгээ босчихсон баг. Тэр үед би жилийн дараа нөгөө асуудлаа даунтуулаад төвчнөө эдгэж аваад тэгсний дараа нэг зүйлийг амар ойлгосон баг. Имч надад тухайд нэг юм хоёр юм бичиж өгөөд шинжилгээний ч нөгөө хотоодны асуудал чинь айгуу тийм юу юм лээ шүү дээ. Аншин зүгээр тэгсэн мөртлөө хаал шингэхгүй ингээл өвдөл. Орой нэг юм хагас аяг тараг uuсан шингэхгүй өвдөл. За. Тэгээд тэрнээс болоод нэг ингээ орой жоохон юм идчихээр шүнжэнгөө хотоод өвдөж чанаад унтахгүй. Тиймэрхүү байдалтай би нэг 3 сар яваад тэгээд баларч ирсэн баг. Тэгээд тэрнийхээ дараа ерөөсө эрдэнтийн эмчнэрт үзүүлээд эмнэлэгт үзүүлээд ерөөсө шийдэл нь болтохгүй амар нөгөө павераар ингээд хичээлээд айгүй хөөрхөн амжилт гаргадаг бас тамирчин залуу байсан юм чинь. Ер нь амжилт гэдэг юм чинь өөрөө юм одоо наркотик баг. Айгүй зөв донтолтой баг. Тэгээд тамирчин хүн амжилтаа гаргаж чадахгүй хаа ингээд тэрэндээ стресс би ерөөсөө болохгүй байна. Амар удаан ер нь бүтэн жил гэдэг бол тамирчин юм яа. Амар уналтай хэцүү. Тэгж явж байгаад тэгээд жилийн дараа нөгөө хотоодныхаа эмчилгээ маань алдаад руманч гайгүй болоод тэгсний дараагаас нөгөө эмчийн надад бичиж өгсөн 2 эмэн дээр өчр байна уу гэд би тэр юмыг судалдаг байхгүй. За эмч найз нараас асуугаад нөгөөдгий чинь тайлбарыг номноос нь олж уншаад евент тэтгэгч байгууллагууд Lemon Bakery, Aiko Цэврус, Идэр баялаг, Таны тавилга, Аз Лакшман. Тэрнээс болоод би айгүй удаан ингэж бодож явсан байхгүй. Байнга тэрийг бодоод яа миний хөвгт өвдчихүү гэд амар удаан тэрнээс болж юм сэтгэл санааны тийм хямрах зүйлтэй тэрийг ингэж яагаад гэд хүлэн зөвшөөрөхгүй ингэж амар удаан стресстэй явсаар хагаад хотоодны асуудалд унсан байсан байхгүй. Хотоод ч сэтгэл санаатай холбоотой гэдэг чинь тэрсэн байна. Тэгээд тэндээсээ эргээгээд санаа шиг эмчилгээ маань зохиод эмчлэгдснийхаа дараа саяны эмийн уншсан чинь зүгээр л нэг нь хотоодны үйл ажиллагааг дэмжих юм, нэг нь хотоодны өвчин намдах юм аашаа тийм юм байсан. Тэгэд миний хувьд бүтэн жил гэдэг бол амар урт хугацаа байхгүй уналттай бүтэн жил. Тэгээд тэрний учрыг олохгүй би санаа шиг эмийн суралж явж байгаад ерөөсөө энэ сэтгэл зүй гэдэг юм чинь ингээд урсгалаараа явбал орооддаг зүйл юм. Миний сэтгэл сан. Тэгэхээр нэг өглөө зөв хоол идэх шиг бид нар сэтгэл зүйндээ өглөө сэрэнгүүтэй юм дандаа хэрчж өгдөг, урам зориг өгдөг, сэтгэл санааг дээшлүүлдэг ийм зүйлийг тийм мэдээллийг эндээ өгөх ёстой юм байна. Ингэвэл бидний сэтгэл санаа амар хүчтэй байх юм байна, эрчжтэй байх юм байна. Ингэж чадвал бид нар маш олон зүйлийг хийж чадах юм байна. Даун туулах юм байна гэдгийг ойлгоод тэгээд би айгу ном уншиж байсан. Тэгээд тэр уншиж ирсэн хамгийн ихний ном маань Secret гэдэг мэдэндээ нууц гэдэг ном. Тэрийг уншиж эхэлжсэн байна. Тэгээд тэр номыг уншиж ирснээс яг унших явцад би эргээд өөрийгөө ингээд уншиж байгаа юм. Өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд юу болчихоо? Би яагаад уналтанд оров? Гэсэн чи санах шиг ингээд тийм сэтгэл санааны асуудлаас нэг би мэдэхгүй амар удаан шаналж яваад тэгээ уналтанд орсон. Тэгээд дээрээс нь нөгөө нэг паверын тамирч чинь жин унчул хөрчин унчул тэгээд тамирчин үний карьер чинь унаад шүү дээ. Тэнгууд миний хамаг анхаарал би жингээ унгааж болохгүй. Би хүчин унгааж болохгүй гэдэг юм л бодолтой залуу байсан юм шиг байгаа юм. Тэрэндээ бас их стресс амар стресс. Тэгээд үйлдвэрт ороод амар ингээд хөлс гаргаж хөдөлж ажиллаад
би ингээд тэгэл торондоо гэл амар тэрэндээ стресстэй шүү. Тэгж явж байгаа. Тэгээд ингэж уналтанд орсон гэдгээ тэндээс ойлгож байгаа. Ном уншаад өөрийгөө яг эргээгээд бид тэр Secret гэдэг ном өөрөө одоо компьютероор бол антивирус шиг ном байгаа. Би өөрийгөө эргээгээд уншиж шít. Хаана асуудалсан юм бэ? Би ер нь юу бодож явдаг залуу, зөв бодолтой залуу байсан юм уу? Дандаа юм болохгүй юм бодож байдаг залуу байсан юм уу гэдгийг олж ойлгоо. Тэгээд тэр номны дараагаас яг миний яг ингээд мөрөөдсөн бүх зүйл яг биелж эхэлсэн. Яг тэрнээс хойш. Тэгээд яг зөв номоос олоод уншиж тий. Яг тэр чинь өөр ингээд байгаа юм. Миний уналтын дараа ойлгосон асуудлуудад амар их тулгарч жагаад энийг ойлгосныхаа дараа тэр номыг уншсан чинь надад амар хүчтэй ёнк гэл орсон. Амар ёнк гэж орж байгаа байхгүй юу? Бүх асуудлууд энэ л лсэн биш. Тэгээд тэрний дараа тэр номыг уншсанаас хойш мөрөөдлийн чагсаалтаа бичдэг байхгүй юу? Мөрөөдлөө бичил. За би ингээл өөрийнхөө урт хугацаанд мөрөөдлөө бичил. Тэгээд тэрнээс хойш мөрөөдөлд маань бүх биелсэн би. Тэгээд ер нь одоо ингээд хүнд чинь бас нөгөө юу нэгдэж шүү дээ. Атархагчд байна, өрсөлдөгч нар байна. Зөндөл хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс наг юм уналттай байх үед бүр ингээд дэвсэлжсэн баг. Би нэг ямар ч л нэг ярьцлаганд оров. Тэр нэг юм веб юм текстийн ярьцлага. Тэгээд тэрэнд ороод тэгэл бас тэрэнд ярьцлага өгсөний дараа доор комментэн дээр нэг паверын доор нь сэтгэлжсэн баг. Нэг амжилт гаргах чадахгүй. Яваад идэг нэг залуу байсан. Тэгээд одоо бэртэж гэмтэд бүр тэг дуусчих шиг байна дөө. Хогч нэгэд комент хийцээ тий. За. Би шок. Надад амар хүн тусаад тэр. Гэхдээ хүн тусгаас илүүтэй тухайд би юу бодсон бэ гэхээр тухайд тэрийг амар ингэж хүлээж авсан. Би угаасаа л тэгэл болоогүй л залуу байсан биш. Тэгэл хүмүүс наа ингэ хүлэн зөвшөөрөөгүй байна. Би хүлэн зөвшөөрөл чадаагүй байна. Би болоогүй л байгаа юм биш. За одоо би энэ уналтыг даван туулаад ард нь гарч чадах юм бол би яг жинкнээсээ бүхнийг бүх өөрийнхөө талаас зорьсон зорилго мөрөөдөлд хүрэхийн тулд бүхнээ зориулна. Өөрийгөө тийм хагас дутуу яахгүй, дайчлахгүй гэдэг амлалтыг өөртөө нөгөө юм уналтаа байх үедээ өгчээсэн баг. Тэгэд тэрнээс хойш нөгөө нэг ном уншсан. Тэрнээс хойш одоо би яг ирээдүйд ингээд тасгалжуулагч хийн. За энэтэйгээ холбоотой хоолтын тал дээр мэдэх шаардлагатай юм юу вэ? Бүх юм сургалтанд суугаад номыг уншаад. За би хүнийг юм дасгалжуулъя гэж байгаа юм бол сэтгэл зүйн ойлголттой хэрэгтэй фитнес дээр хоол зүй тал дээр яг фитнестэй холбоотой тэрийг мэддэг байх хэрэгтэй. Би хүнийг дасгалд орлуулж чадах хэмжээний мэлтгэж байх хэрэгтэй юм ятгах гэж. Тэгээд дээрэс нь ийм нэг зүйлийг сайн хийх юм бол надад юм 5-6 төрлийн мэдлэг маш сайн хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээд тэр бүх чиглэлд өөрийгөө айгүй хөгжүүлэхийг хичээсэн тэр үеэс эхлээд. Тэгэд миний нэг уналт маань надад айгүй одоо өөрийн маань дутуу байсан зүйлсийг ойлгуулжсэн юм. Тэгээд тэрний дараа ном уншсны дараа мөрөөдлийн чагсаалтаа бичээд миний ирээдүйн одоо карьер зорилго маань илүү тодорхой болоод тэр би цагаа яг юунд зарцуулах вэ гэдэг маань бүр л ойлгомжтой болоод тэгээд тэр мөрөдлийн чагсаалтаа бичсэн чинь ийм чагсаалт бичсэн байна. Нуруу маань өгдөд павер орж хэлэхэ байлцсан. Тэгээд төрлөөс болоод боди руу орж. Тэгээд тэр уналтын удаан хугацааны уналтын дараа орсон эхний тэмцээн маань павер байсан. Тэгээд төрүүлсэн. Тэгээд тэр миний яг бүтэн жилийн амжилтаар цангацсан байхсны дараах гаргасан амжилт. Надад тэр медаль тухайн энэ төр тайзан дээр дэмжижсэн дэмжигч нарын дэмжлэг дуу хоолой ерөөсөө мартагддаггүй. Амар хамгийн гоё мэдрэмжсэн бас. Ийм уналтын дараагаас ингэж эргээгээд формонд орсон эргээрэлт надад үнэхээр тэр айгүй гоё байсан. Тэгээд тэрнээс нөгөө мөрөөдлийн жигсаалтууд дотор маань олон улсын тэмцээнд орж үзэх, спортын мастер болох, тэгээд фитнестэй болох юу гэсэн бэлээ нэг тим зүнийг юм А4 дээр айгүй өртөн бичиж. За. Тэгээд тэр мөрөөдлийнхэн тэр жигсаалтыг юунаас нүүдэг байхгүй байрнаасаа 2 дугаар микроос нөгөөд 3 дугаар микролөө нөгөөд очиж явах бүх юмаа ингээл
тэндээ очиж задлж исэн чи тэр цаас маань гараад ирдэг юм. Тэр нь 22 оны бас нэг намар юм ааш. Тэр үед нөгөө цаасаа гаргаж ирж харж байгаа. Саяхан юм шүү дээ. Тэгээ тэр цаасаа гаргаад ирсэн чинь нөгөө бичсэн зүйлс маань гарч ирж байгаа. Тэгсэн чинь тухайн үед ингээд орж үзэх тэмцээнд орж үзэх олуулсан. Тэгээд спортын мастер болох фитнесээ бизнесээ эхлүүлэх гэж хэлсэн байна. Тэгсэн чинь яг тэр намар тэрийг нэгээд үзсэн чинь фитнесээр нийлсэн байсан. Тэгээд 22 оны 7 сард Мальдив тэмцээнд ороод Азийн аврал бодиг Азийн авралт ороод тэгээд Азийн аврал болоод Азийн аврал болсныхан дараа нэг олон улсын тэмцээнээс алтан медаль аваад тэгээд спортынхаа мастерыг болцлыг хангаад олон улсын хэмжээний мастер болоод тэгээд ингээд зөндөө мөрөдлөд биелсэн байсан. Тэгэхээр ерөөсөө хүн амар өөрийнхөө асуудлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байна. Өчхийн тулд нүүр тулах хэрэгтэй гэсэн үг. Сэтгэлтэйгээ нүүр тул. Айцтайгаа ч юм уу. Айцтайгаа. Тэгэл яг одоо ингээд бодох нь миний тэр зөндөө мөрөдлөд маань яг тэр асуудлаа хүлээн зөвшөөрснөөс эхлээд ингээд биелж эхэлсэн байхгүй мөрөдлөд. Тэрнтэйгээ холбоотой бүх одоо өөрийнхөө хөгжүүлэх шаардлагатай юм бүгдийг хөгжүүлээд хөгжижсэн 18 оноос хойш. Би надад яриач айгуу гоё орж ин л дөө. Би чинь яг төгсөж ирээд чамд одоо нөгөө хоёлаа анх одоо би ингээд тэмцээнд орох гэсэн юм ярихгээ. Чи надад хувийн баг шийгээч гээд ирээл. Тэгэхэд ирэхгүй бол амар юм мэрэмтгий. Хөө ингээд бэлтгэл дуусаад дандаа юм нөгөө нурууныхаа тасгалыг хийдэг те. Сонголтоо хийдэг. Тэгэл тэмцээнд би орно гэдэг шийдвэр гарснаас хойш бүр амар ингээд хувирал. Тэгэл би ч ингээд хөндлөнгөөс яг хараад байгаа шүү дээ. Баримтат кино хийж байгаа юм шиг. Тэг. Дөнгөсөний ярьсан юм чи одоо би ингээд хөндлөнгөөс яг хажуу ойр гарч ирсэн. Гэрчнэ. Тэгээд төрүүлээд те. Тэгэл тэр нөө нэг тэмцээн чи Монголын боргож анхны тэм нэг амар гоё корпорат болсон тэмцээн шүү. Улсын аваргын жишгийг дэвшлэлсэн Power Nutrition-ы одоо манай Монголын хамгийн анхны одоо гоё тэмцээн юм уу те. Амар их үзэгчтэй үзэгч нь ийм шагнал магалтай те. Пүрүс бишээ. Санаатаа. Тий, нэг юм шагналтай. Дүүрэн үдцэн. Хөө тэгэл өстой. Айгүй их олон тамирч орсон мэрэтэл амар өстэй. Тэгээд эрхэг ингээл хамгийн сүлд яг ингээл юу авахд би хүртэл амар баярлж байлаа шүү дээ. Хөө ямар гоё юм бэ гэж. Тэр мартагддаг шүү дээ. Тэгээд нөгөө нэг тэр нөгөө ингэж амар төсөлжсэн байхгүй. Би төрөлөл те. Өстой ингэж медаль аваад ингээд зөксгөнсөн гэдэг эн чинь амар удаан хугацааны мөрөдлөөс. Яг тэр биелжсэн учраас яг тэр тайзан дээр гараал алхаал пооза барайл. Тэгж байгаа бүх зүйл үзэгчдийг амар юу юм шиг л. Ингэж огшоос юм шиг байлээ. Тэрнээс ш миний одоо IG дээр шууд 1500-аас 2000-аад хүн дарагч ингэж огцсон орж ижсэн байхгүй. Тийм. Тийм. Тэгээд айгүй олон хүнтэй танил болж ирсэн баг. Тийм том мундаг зөндөө тамирчтай танил болж ирсэн. Тэгээд тэр ирчиж ирсэн одоо амар урт хугацаанд надад ийм төлш болж ирсэн. Хамгийн гоё тэмцээн байсан. Надад ч бас их гоё сайхан дурсамж байсан. Тэр үед ч бас шагнал байранд ороод тэмцээнд орсон тийм шагналд орсон. Тэгэл хамт явж байгаа хүмүүс маань тийм амар агуу амжилт үзүүлээл. Тэгэл эрхэгээрээ би их бахархт юм аа. Тууштай гэдэг хэлэхэд амархан хийхэд айгүй хэцүү. Тэгээд одоо тууштай байдлыг хэнээс харъя гэвэл эрхэгээс л харна. Ерөөсөө тасралтгүй бэлтгэл хийдэг, тасралтгүй өөрийгөө хөгжүүлдэг, тасралтгүй ном уншдаг. Тэгээ би нэг ном уншиж байгаагийн тухай юм ярил л да. Нэг коки ажилт надад ярьдаг байхгүй юу? Танай найз эрхээ гээд хүн одоо ингээд нөгөө коки хүмүүс автобусанд суугаад ажилдаа очиж байгаа шүү дээ. Тэр хугацаанд ингээд ном уншаад идэв. Гэт тэр бүр ингээд амар их гайхсан хүн гайстагаас асуучсан. Тэг би бодохгүй юу. За хүн болгон өөрийн өнцгөр юмыг харж байна. Тэр хүн одоо ингээд те хөгжиж штэ те. Тэр цаг хугацааг одоо ингээд ашиглаж гин. Орцны гадаа бас нэг өөр хүн. Орцны гадаа ингээд ном уншаа сууж ах юм. Гэрийн гадаа гэд. Тэгэл би боддог байхгүй юу. За эрхээ бол мэдээж энэ залуу бол дотор нь яг өөр хүн бай шүү. Нийгмийн дундчаас те. Гэл
тэр үед ингээл хүмүүс надаа ингээ хэлж байгаа тэр гайхаж байгаа байхгүй юу? Тэгээ бид нар бол ийм зүйлд одоо гайхаад байна. Тэгээ та бол яагаад ийм зүйл хийгээд байна гэдгийг нэг сайхан тайлбарлаад байгаа. За ер нь 18 оноос өмнө бол тийм нэг жилдээ нэг ганц хоёр ном уншдаг байсан. Тэг үзэх уншдагс. Тэгээд тэрэн дандаа одоо роман ч юм уу тиймэрхүү юм уншчихсан. Тэг 18 оноос хойш болохоор энэ хүн нөгөө ярьсан шүү дээ сэтгэл зүйндээ өглөөс ирээд хамгийн түрүүнд юу өгнө бүтэн өдрийн турш өдөр нь тэгж өнгөрөд байгаа юм. Тэг тэрийг би ойлгонгуудаа за би өглөөс ирээд автобусанд сууж байна. Ингээд энэ хугацаанд ажил руу хүрэх замд надад 15-20 минут байна. За энэ хугацааг ном уншаад өнгөрүүлэх нь надад одоо байгаа тухайн үеийн цагт надад олж байгаа хамгийн боломжтой цаг байгаа. Би үлдэртээ 8 цаг ажиллаж бууж ирээд тасгалжуулалтаа 6-аас 9-ийн хооронд хийж байгаа. Тэгэнгүүт ажлаас бууж ирээд хоолоо идчихээд гараад тасгалжуулалт хийж байгаа. Тэгэд энэ хооронд болохоор ажил руу очих замд нэг 15-20 минут автобусанд ажилласаа буугаад 15-20 минут буцаад уншаад буцах юм надад хугацаа байгаа. Тэгэд тэр хугацааг яг өөртөө нэг зөв эрэг ирчиж өгөхөр мэдээллийг ань номноос л хүн авч болох юм байна. Хүн номонд ер нь зохиолч нар номонд хамгийн юм зөв хамгийн одоо сор болсон зүйлсээ бичиж байгаа. Бичиж буулгаж байгаа. Тэнгүүд энийг би унших хэрэгтэй юм байна. Ингээд өөртөө зөв зүйлийг нөгөөд өөрийгөө хөгжүүлэх төлөвийн дадлыг бий болох хэрэгтэй юм байна. Гэхдээ би фитнес 7 жил явсан чадсан энэ тал дээр өөрийгөө би ялцлаа шүү дээ. Тэгвэл би ном дээр өөрийгөө ялна гэдэг энэ ном гэдэг юм чи унши. Яагаад тэгээд мундаг амжилттай яваа хүмүүс чинь ном уншиж байна. Дэлхийн тэр бомбнууд жилд 50 ном уншдаг гин. Тэгтээ тэрийг хүн дэлхээс ичдэг гэдэг. Баг гэд. Тийм үү? Тий. Баллах юм байна. Баг гэж үзээд ичдэг гэдэг. Тэгэхээр энэ номон дээр чинь нөгөө нэг юм сургууль заадаггүй, ээж аав заадаггүй, заагаагүй зүйлс байгаад байгаа учраас тэднэрт одоо тэр бомбнуудад хичээл заах багш гэдэг хүн одоо баг байдгүй. Тийм учраас тэр хүмүүс өөрийгөө оюуны фитнес хийгээд шүү дээ. Оюуны фитнес хийгээд өөрийнхөө оюуныг ийм илүү хүчтэй болгохын тулд ном уншиж. Дээрээс нь хүний бодол гэдэг зүйл чинь өсчээд идэг зүйл байгаа гэдэг шүү дээ. Тэрээр аясаар нь хаяул өсөж илөө яг урт дахь зүйлдээ төвлөрөхгүй өөр зүйл рүү өсчээд яг эцсийн байдалтай ингээд бодохоор яг өөрийнхөө урт хугацааны зорилгодоо төвлөрөөд хийсэн зүйлгүй юм өсчихсэн байдалтай байдаг. Тэнгүүд яг би энэ нэг юм оюун санаа бодлоо илүү фокустай тэгээ илүү юм хүчрэх байхын тулд ном унших дадлыг хөвшүүлэх хэрэгтэй юм байна гэд. Тэгээд өглөөний тэр автобусанд суугаад уншдаг маань ихний ээлжин зүгээр дадал болох миний тийм арга байсан. Тэгээд ном унших энэ зүйл нь өөрөө олон хүний дунд тийм автобусын дотор хинч ном уншихгүй шүү дээ. Орж ирэл суугаад тэл ажилд орж байгаа хүлэн зарим ном хийхтэй юм шиг л харагддаг гэсэн. Тэнд ингээд ороод ном нээхэд надад өөрт манаас ихэндээ амар тийм яар дүр хэсгцэн гараа гэдэг хүмүүс бодох үедээ амар санаа зовж байгаа ч. Тэгтэл тэр бодлоос бид нар ангижрах хэрэгтэй юм билээ шүү дээ. Тийм. Тэгэл тэрийг урт хугацаанд хийгээл нэг сар 2 сар уншаад ирсэн чинь нэг номондоо ороод тэгээд номондоо орсон чинь эргэн тойрны анзаархаа болол эхэлж байгаа. Хурдан уншмаар санагдаа тийм. Илүү тэр нь маань илүү гоё санагдаа. Тэгээд автобусанд ном аяг уншдаг гэсэн. Тэгээд ерөнхийдөө ном унших нөгөө дадал маань өөрөө яг гинт эсгэлжсэн. Автобусанд суугаад 15-20 минут ажилд очих замдаа уншиг. Тэгтээ яг хамгийн гоё нь тэр номыг уншаад ажил дээр очих хүртлээр уншаад буугаад ирэнгууд тэр өдрийн маань ирчүж бүр дэд төвшөнд дуцаа цэнэглэл фул болцсон юм шиг миний яг ирчүж маань бүр ингээд хориглоод идэх гэсэн. Тэгэл тэр өдөр би ажилдаа тийм гоё сэтгэлзүйтэй, тийм ирчүжтэй орохоор миний ажил амар бүтэмжтэй байсан. Тэгээд тухайн үед би чинь ороод гагнуур хийгээд, цэсвэр хийгээд айгу эхэндээ гагнуур хийдэг байсан мэт гагнуурт амар хоббитой болоод. Тэгэл ажиллаа бүр үнэхээр сайн хийгээд хичээгээгүй зүгээр л ирчүжтэй байсан тэр номыг амар уншаад айгу ирчүжтэй байсан учраас ажлыг маш сайн хийгээд. Тэгэд ажлыг маш сайн хийгээд буусан юм чинь амар ирчүжтэй болдог юм. Буухта. Тэгэд ажилласаа ирж өчтэй бууж ирж байгаа юм чинь гэртээ айгүй зөв энергитэй орд юм. Тэг гэр орондоо орж ирээд бүр ингээд
бас ирч чинь ундраад хайр нь гэртээ жинхэнэ хайраа зарцуулж байгаа байхгүй ингээд түгэж өгч байгаа. Тэгэл яг нэг цагийн дотор гэртээ нэг цай хоолоо уугаал хүүхдүүдтэйгээ мармар хийчихэл тэгэл гараал яг ажилтаа юм шиг тасгалжуултаа хийгээл тиймэрхүү байдалтай өдөр маань өнгөрдөг гэсэн. Эерэг нөлөөллөг ингэж түгээдэг хүн байсан биз дээ. Одоо ч түгээсээр л яваа. За одоо яаж түгэж ин? Дуумба хийж гин үү? Тэ. Одоо бол би одоо тухайд ингэж утсан байхгүй. Ном одоо оны сэтгэл санаад амар ирчиж өгч байна. За тэгвэл өөр ирчиж өгдөг зүйл өөр юу вэ? гэж ирж хайж эхэлсэн. Тэгээд яагаад гэсэн чинь хүн ирчижтэй байвал амар бүтээмжтэй байх юм. Бүтээмжтэй байх чинь ирчижтэй байхтай холбоотой юм байна гэж тухайд бодчихсон. Тэгэд надад ирчиж өгөх зүйл ном байна. Тэгвэл дахиад өөр за дасгал байна. Дахиад өөр ирчиж өгөх юм юу байна гэд. Тэгээ явж байгаа кофе гэдэг юм чи хүнд ирчиж өгд юм шин. Тэгээ кофе сонирхоо. Тэгээд ирчичний юм шоглуулгатай болоо. Хайгуулчин юм уу хайр. Тим залуус болцсон юм жисэн баг. Тэгэл өөрийнхөө зорилгодоо хүрэхин тулд хүн ирчичтэй байх хэрэгтэй. Ирчичийг ханаас авах вэ гэд явсаар агаад тэрнээс ш айгүй олон хоббитой болсон байна. Одоо кофений хоббитой. Тэгээд явж агаад саяны 100 бат ч нөө яаж ийн нөө одоо яаж түгээж ийн гэдэг дээр фитнес 22 оны 8 сард нэгдсэн. Тэгээд тэр зүгээр ч нэг нэгдээгүү. Фитнес бол одоо саяны яриад шүү дээ 18 он 17-аас 18 онд унаад энэ уналтаас эргээгээд босчраад амар их зүйлийг ойлгосон. Тэгээд тэр уналтаас айгүй их зүйлийг ойлгоод дараагийн зүйл нь юу юм бэ гэхээр саяны ном уншаад дахиад өөрийгөө хүн өөрийгөө хязгаарлалт юм байна. Өөрийгөө хязгаарлаад байгаа учраас энийг ойлгочих юм бол хүн хөгжих юм байна. Хүн сайхан амьдрах юм байна. Тэгэхээр ном унший, дасгал хий гэд ингэж явж байгаад өөрөө бас би бол өөрийнхөө хувьд амар өөрчлөлтийг авч байгаа байхгүй. Тэр 15 оны иркэ 15 6 оны иркэ пауэрлифтингээр хичээлдэг. Өөрхөн 3 4 жил хичээлсэн. Тэгэл гоё биетэй. Тэр нөө залуу хүүхдтэйсэн болохоор нэм саагүй гоё биетэй бацаан л байсан байхгүй. Яг үнэ зүгээр л сагсуу гоё биетэй бацаа явсан байгаа. Тэгээд яг тэр уналтын дараагаас эхлээд би болоогүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрснөөс эхлээд дахиад илүү их юм сурах хэрэгтэй юм гээд тэгээд өөрийгөө хөгжүүлээд явснаа бодоход яг тэр 15 6 оны иркэ өнөөдрийн иркэ хоёр бол шал өөр төвшин байгаа хгүй. Миний хувьд бол тэр амар том амжилт. Маш том өөртөө хийж чадсан тийм өөрчлөлт байгаа. Тэгэд энэ зүйл миний амьдралыг өөрчилжлээ. За тэгвэл босод тий миний дүүнер ч юм уу эсвэл манай үеийнх ч юм энийг ойлгохгүй байгаа байж бас болох юм шиг. Тэгвэл энийг түгэй. Тэгээд Facebook дээр тухайн үед уншсан ном болгоныхаа сэтгэгдлийг бичээд постоор оруулаад эндээс юм зүйл ойлголоо англитэглийг амар бичдэг гэсэн. Тэгэд энэ маань айгүй эрг нөлөөлөл хийх гээл айгүй хичээгээд байдаг ихний мэдлүүд байгаа. Эвэн тэтгэгч байгууллагууд Lemon Bakery, Aiko Цэврус, Идэр баялаг, таны тавилга, Аз Лакшман. Тэгэд мэдээж тэмцээн оролдоонд ордог байсан маань бас нэг эрг нөлөөллийг түгээнгээл хичээжсэн үе байгаа юм. Тэгээд за тэгвэл саяны нөгөө фитнес блог гэд би нэг групп хөтэлдэг гэсэн шүү дээ. Тэрэн дээр яг эрг нөлөөллийг айгүй хийхийг зорддог байсан. Тэгээд тэрийг ханаас бас сэтлээ авсан байх гэхээр үнгүй фитнесээс аваад тэгээд за тэгвэл би зүгээр өнөөдөр хүртэл мэддэг зүйлээрээ яг энэ эргэн тойрох хүмүүсээ ер нь уриалъя. Тэхийн тулд энэ пэйжийг хийгээд тэгээд тэр пэйжийг нэгээд ер нь итгэн сарын дотор 20,000 хүрчдэг байхгүй. Тэгээд нэг уран ихтгэлийн сургалт моргалтанд бас сууж муугаад тэрнийхээ дадлагыг тэр групп чат дээр хийж байгаа байхгүй. За тэгэл нэг сэдв авъя. Нэг сэдв аваад тэрийг дасгалжуулалтаа хийчихэд хагасаа өдөр гэрлүүгээ харих замдаа нэг минут юм 2 минутын яриа хийгээд тийш оруулаад идэгсэн. За амжилт өөр одоо амжилт гэдэг зүйл чинь бүр юм том зүйл биш.
жижиг өөрийнхөө одоо тий өмнө хийж чаддгүй байсан дасгалаа хийж чаддаг болдог ч юм уу. Дасгал хийдэггүй байж байгаа хийдэг болно гэдэг чинь өөр амжилт тий. Ингээд ингээ баг сайжраад явдсан шүү аим тий бүх зүйлийг нь олж хараараа бити хитрхи том юм өөрөөсөө өсөрэй гэл юм яриа хийгээл. Тэгэл тэрийгүүр айгу өөрийгөө айгу тэгж дадлагжуулаад ийм сэдвтэй ярьж сэдвгүй ингээл ярьж болоод байгаа. Нэг сэдв өөртөө өгöd даалгавар өөртөө нэг даалгавар өгöl. Тэрийг яг нэг юм бичлэгээр яриад тайлбарлаад оруулаад тэгж айгу өөртөө дадлаг хийж явж байгаа. Тэгээ тэр маань айгу эрэг нөлөөллийг үүсгэсэн чинь тэрийг өөр над руу айгу хүн орж ирээд фитнес чинь хаана гэсэн. За танаа фитнес хаана юм бэ? Би дасгалыг хэр шийдчихлээ. Танаа дээр яваад чи хаана гэсэн чинь би Vice Fitness-ийг тухай дээр зааж өгч байгаа. Vice Fitness дээр би дасгалжуулалтаа хийж байгаа. Vice дээр хүрээдрээрээ юмыг заагаад өгнө гэх. Тэгээд явж байхдаа нөгөө ер нь бизнес эхлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгочихсон байна. Тэгээд бизнес эхлэх хэрэгтэй юм байна. За энэ бизнесийг эхэлчих юм бол би энд олон хүн намайг зорж ирээд би ойлгосон зүйлсээ энэ хүмүүст хэлээд бас нэлээд олон хүнийг өөрийнхөө ойлгосон зүйлээр дамжуулаад ингээд хөгжүүлэх, өөрчлөх юм боломжийг бүрдэх юм байна ингээд. Тэгээд фитнесний санаа тэгж төрчихсөн. Тэгэл Superfit клуб нэгдээд нэгдснээс хойш одоо ер нь манай клубын алсын хараа гэх юм уу? Манай фитнесийн алсын хараа ерөөсөө юм өөрийгөө ялан дэлгэхэд ирж байгаа хүмүүсийг тэг чадах бүхнээрээ зөвлөөд, заагаад, чиглүүлээд өөр яамаар ан тэг бүх зүйлийг хэлж өгөх хичээгээд тэгээд ер нь фитнес маань яг иймэрхүү зорилготой үйл ажиллагаа явуулаад одоо ингээд 22 оны 8 сараас одоо 4 жил рүү одоо төгч чинь 4 жил болж байна уу? 4 жил болцсон байна. 4 жилээс урт гэж бодоодсэн шүү дээ. 4 жил болсон байна. Одоо ингээд 22 он 26 он гэхэлэр тийм үү? Тийм байна. Тэгээд иймэрхүү хугацаа өнгөрсөн явж байна. Тэгэл одоо анх нээж яхад арай бага метр квадратээс ингээд нэмэгдээл байгаа тий. Тий. Зомбоны одоо анги хичээллүүлээд эхэлсэн байлээ шүү дээ тий. Тэгээд одоо хүмүүс фитнес зомбоч нэг төрлийн бүжиг шүү дээ тий. Тэгээд одоо та өөрөө одоо юм бүжгийн салбарын хүн биш байж байгаад өөрийгөө бас ингээд дайчлаад би ингээд сториг нэг үзээд идэг учраас бүжгийн сургалтанд явж ирсэн зомбогийн багш болсон явж идэг. Тэгээд би ингэж явах их гэж бас нэрээ тарих бол бизнесийн хүн яг мөн байгаа байхгүй. За эхлээд өөрийгөө хөгжүүлнэ. Зомбо манай эрдэнэтэд байхгүй байна. Одоо зомбо гэл тэгэл хүнд зомбо ч айгуу гоё ирч хүч өгдөг те. Энэ одоо би фитнесээр 16 дахь жилдээ хичээлж байгаа хүний хувьд одоо бодохоор хүн яагаад одоо тууштай байж чадахгүй байгаа асуудал чинь одоо 100-ны хамгийн том асуудал болчиход байна шүү дээ фитнесийн салбарт. Тэгсэн чинь хүн өөрийгөө өөрчлөхийг зориод явж байхдаа заавал фитнес биш. Тэгээ бүжиг бол бүжиг юм дуртай төрлөө сонгох хэрэгтэй байна. Тэнгүүд фитнестэй яваад тууштай байж чадахгүй байгаа бол магадгүй өөр зүйл тэр хүнийг дурлуулах боломжтой магадaltaй байдаг. Тэгэд би өөрөө болохоор багасаа бүжгэнд амар тийм дуртай байсан. Тэгэж явж байгаад фитнес хийж эхлээд тэгээд фитнес надад амар гоё ирчжиг өгөөд тухайн үед одоо нэг бие гоё болох л талаар бодоод очсон болохоос биш. Яг миний юм оюунд ийм гоё өөрчлөлтийг өгнө. Намаагийн сэтгэл санааны хувьд ийм хүчтэй болгоно гэдгийг бол би төсөөлөөгүй байсан. Тэгээд урт хугацаанд хийгээд ирсэн чинь яг миний бие өөрчлөгдөхийн хэрэг миний ийм төлөвшил өөрчлөгдөөд сэтгэл зүй өөрчлөгдөөд өөртөө итгэх итгэл маань нэмэгдээд тэгэд өөртөө итгэх итгэл маань цаашаага би хүсэх юм бол би өөрөө л хүсэх юм бол би бүхнийг хийж чадах юм биш гэдэг зүйлийг фитнес надад өгч байгаа байхгүй. Тэгээд фитнес бол миний хувьд хамгийн тийм дуртай зүйл яг хийж гисэнс болж байгаа юм. Тэрнээс өмнө бол би бүжгэн байм дуртай. Гэхдээ яг тэрэндээ цаг зав яаж эхлэхээ мэдэхгүй явж ирсэн залуу. Тэгээд ингэж явж байгаа фитнесээрээ олон жил явсны дараа нодлон би үйлдвэр яслаар хөлөө хугалдаг байхгүй. Үйлдвэрт ажил хийж явж байгаа. Торба хөлөө зөхөд
нэг пог руу шигтэй маш ирж турбаа мөргөд давуул мордоод мөргөцсөн чинь турбаас авч ирээд миний шагааны ясыг хавхалдаг хөлн дээр буугаад. Тэгээд тэрний дараа би айгуу том бас уналтыг мэдэрчсэн гэх юм уу. Тамирчин хүн хөлөө уулцдаг. Оргил үе дээр явж байгаа. Тамирчин хүний 1-2-3 жил гэдэг бол залуу хүний спорт шүү дээ. Ер нь тэгэнгүүт миний амжилтыг амар ингээд хашаа би 3 жилээр амжилтаа хашна ингээд хойшлуулж байгаа юм шиг амар юм уналттай. Хэцүү мэдрэмжийг аваад явж байгаа. Тэгээд тэр уналт маань надад болохоор сэтгэл ханах эцэстээ эргээгээ тим мэдрэмж өгөрсөн. Тэгээд тухайд би амар муухай ингээл хинт чирэггүй амтан болцсон юм шиг амар хүнд хүлээж аваад тэгээ яжгаад дараа нь магадгүй хөл биш би өгцөн байсан мөлий явсан гэж бодогдож эхэлж байгаа байхгүй нөгөө бэрхшээлийн дараа ингээд 50-аар эргээгээ тарсаж байна. Тэгэд үгүй би өгцөн байсан мөлий явсан. Тэр хөл биш толгоонд маань өрсөн байсан бол нурууг маань дараа нугсыг маань гэртсэн байсан мөлий явсан гэж бодоод за боли талархъя. Би бол бацтай хүн байна. Хөлөө гэмтэй. Харин ч хөлөө гэмтэй. Тэгэл үлдлээ. Тэгэл өнгөрсөн байна. Гингүүтээ саяных шиг тэр хүртэл би тэмцээнд орж чадахгүй болчлоо. Одоо миний карьер амар хойшлчлоо гэж бодож ирсэн аа. Одоо бүжигэндээ цаг зарцуулъя. Салбараа шинэ хоббинд одоо цагаа зарцуулъя гэж бодоод. Тэгээд тэрийгээ шинэ хоббинд цагаа зарцуулж байхдаа миний хөл нэг юм хөлөөс ойгоод 1 сар байцсан чинь ингээд хөл шууд ингээд ясарс болоод чинь бүр ингээд таг байхгүй болоод тэр бүр амар нарийнхан 2 өөр хөлтэй болоод тэгээд дээрэс нь 1 сар хөлөөс цойгоод гам барьсан чинь миний хөл саачсан байна. Хөлийн хуруунуудаа ингэж болох байсан. Хуруугаа ингэж хавчиж болохоо ойлгоцсон байдیں۔ Сарын дараа. Тэгээ би эмчтэр очиж байгаа хөө миний хөл ингээд өөр бас гэмтэлтэй байсан юм шүү. Болохоо мэдрэл зэтрэл байна уу гэдэг. Мэдрэл зэтрэл юм болохоо хэцүү шүү. Тэс ч үгүй ээгүй наач. Зургийнхаа дагуу юм байна. Бид нар зургийнхаа дагуу хавлага хийсэн бүхцөл. Чи хөдөлгөөн цэцэлж дэрэж. Фиц хэмжлээ. Тэгээ хөдөлгөөн цэцэлж дэрсэн чи хөдөлгөөн цэцэлж ингэж харж байсан. Янз бүрийн хөдөлгөөнүүд хийлгэж байсан. Оо гам бариад чи ерөөсө хөдөлгөөг юм чинь наа чинь юм болцсон ба шүү дээ. Тэгээд тэндээс хөдөлгөөн цэцэлжээс зөвлөгөө авсны дараа би амар гайхсан. Ганцхан сар гам байрсны дараа миний хөл зүгээр хөдөлгөөнгүй байснаас болоод шүрмэс нь хатангаршаад тэгээд хөдлөхгүй байснаас болоод хуруу юм үений хөдөлгөөн саачсан. Тэгээд хөдөлгөөн цэцэлжийн заасан дасгалыг би бүр өөхгүй хийсэн. Өөхгүй хийсний дараа ийм хурууга авчдаг дасгалыг 7 хоног хийсэн чинь хуруунууд маань зүгээр ажилладаг болов. Тэгээ одоо юуны шагааны энэ үе байлаа л да. Хойшоо татсан шүү дээ хөлийг хойшоо юм. За тий. Ингэж татаж болохгүй. Урагш нь гүцэд дарж болохгүй юм. Хагас хөдөлгөөнтэй болоод үлмийг чийж болохгүй. Тэгээд тэрнийг би бас нэг 10-15 минут дасгал хийчээд шагааны дасгал хийчээд тэгээд ингэж сунгаж бэлтгэл хийж агаад 2-3 сарын дараа ингэж сэргэж зүгээр болж байгаа. Тэгээд тэндээс би амар нэг юм ойлгосон. Хөшөж өхнө гэдэг чи яг тийм тэр мөн байна гэж мөн байсан баг. Тийм хурдан бүр саажаад эхэлсэн гэж бодохоор хүн хөдлөхгүй удахцсмаа бүр хөшөөд бүр таргалах биш бүр ингээд хөшингийн өвчтэй болдог байгаа. Тэгэхээр бид нар байнга л одоо нөө сигнал өгж явах хэрэгтэй тий ажиллагааны. Тийм тэгээд тийм болцсон хөлөө би ерөнхий тэр чинь бас хагас сэргэж байгаа сонголт Монголд хийгээд. Тэгээд тэрний араас бүжгэнд яваад хөлнийхээ шагаа шүрмсийг сэргээхийн тулд бүжгэнд явж байгаа. Тэгээд явж байгаад айгүй сайн ингээ халаасны дараа сонголтууд манай бүжээ багш бүр үнэхээр би бол хөвдөд гэж боддог. Манай Эрдэнэтийн бүжгийн зумбагийн бүжээ багш хамгийн номер 1 багш гэж би бол хэнгэж юм байна. Бүжээ. За тэр багшийн сургалтанд суугаад би бүр маш хурдан сайжирсан. Тэгэд нөгөө нэг бид ч одоо нийтлэг алдаа байгаа штэ. Хагас дутуу халаалтыг л бэлтгэлтэй ордог. Тэгэл хагас дутуу халаалтыг л бэлтгэлтэй ороонаас чинь айгуу сөрхий гоё хөөлгч мөлгөл дуусаал тэгэл сонголт авахгүй дуусгадаг штэ. Эн чинь урт хугацаанд хүнийг амар юм хатуу болгох юм.
хэлж байгаа тий. Тэгээд тухайн юм бичлэгээ би одоо хардаг. Бүжиглжсэн бичлэгүүд байгаа байхгүй. Мод амар яг уу хөдөлгөөнөө хийгээд байгаа мөртлөө амар хатуу харагдаад байгаа. Ив дүүгүй харагдаад байгаа тий. Тэгээд одоо тэр хатуу байдлаа би засахын тулд фитнесээ 3 сар хайж исэн байхгүй. Волейбол. Энийг сурахын тулд энийг хайж байгаа жоохон зөөлрөхгүй болохгүй. Тэгээд тэрийг 3 сар хаяад тэгээд айгуу сайн сайжраад хөөхөн бүх бүжгүүд айгуу сайн хийдэг болол бүжиг агшин заавар. Тэгээд тэрний дараа угаасаа фитнес гэдэг зүйлээр анханасаа би олон нийтийг хамраад олон нийтийг уриалах гэж нээсэн чинь олон нийтийг хамарсан юм би хийж чадахгүй болчихдог. За олон нийтийг хамарсан юм хийх гэхээр би фитнестэй байгаа танах төхөөрөмжийг горникоор дайрч зөөгд арил 7 хоног болгон ивент хийлдэж тий. Тэгэнгүүт тэрөөсөө болохгүй тэгээд яг жим хийснээс шинэ нэг л болчихгүй байна да. Нэг олон нийтийг хамарсан юм хийж чадахгүй байна гэж бодоод яваад байсан байхгүй. Тэнгүүдээ зумбад яваад бүжигтэй яваад за олон нийтийг хамарсан юм чи яг энэ юм байна. Тийм тий. Гэж бодонгуудаа шууд зумбагийн олон улсын сургалтанд сертификат олгодог сургалтанд суугаад манай Эрдэнэтийн зумбагийн шинэ багшаараа дамжуулаад зумбагийн сургалтанд суугаад тэг бид нар Солонгосын нэг мундаг багшаар зумбаг заалгаад очиж сурах байсан чинь нөгөө хэд юм бас виз гарахгүй. Визэн дээр бид нар тэр асуудал очиж чадаагүй. Тэг бид нар онлайнаар зомба сурч байгаа байхгүй нөө шинэ багш байгаа Эрдэнэтийн зомба гэдэг багш нар нийлж хагаад тэгээд орчуулагчтай зомбагийн сургалтанд суугаад бид нар тэр зомбагийн сургалтаас зөндөө юм сурч байгаа. Тэгээд зомбагийн олон улсын эрхтэй сертификат багшийн юу авдаг байхгүй. Эрх авдаг. Тэгээд хүнд юм заахтлаар бодсон чинь дахиад болоогүй дутуу байна. За би болоогүй шүү гэ тэгээд бүжиг багш тэрэ шавараад бүр илүү сайн хичээлээ тэгээд сайжирсан байна. Тэгэд одоо зомба бүртгэл 11 сараас хойш аваад ингээд дараа нэг 12 1 2 3 4 5 6 8 дахь сарын зүйтэй. Тэгээд нэвтрүүлэг маань бас нэлээд өөрхөн хугацаа авчлаа. Тэгээ би эрхгээсээ ингээд асууя та. Онцлогтой асуулт асуучих. За. Та 10 20 жилийн дараа ер нь юм ямар хуу төвшин гэх юм уу, ингэсэн байна, тэгсэн байна гэдэг юм бодол эрмэлзэл мэдээж л бол эрхгээд бол байж байгаа. Тэрийгээ та нууц биш бол бид нартэй хаваалцаач. За нэг 20 морин жилийн цаатыг бол арай бодоогүй байна. За нэг 10 жилийн дараа бол юм суперфит клуб спорт комплекс болцсон. Бүх юмтай тийм спорт цогцлбор болцсон байх болов гэдэг зорилго. Комплекс болно гэсэн үг. Өөр одоо сайн яриад байж хүн магадгүй фитнес сонирхдаг хүн зумбадаа явцдаг. Зумба биш бол боксондоо явдаг. Бокс биш бол тий спиннингдээ явдаг ч. Бассейндээ явдаг ч. Тийм цогцлбортой болох тийм мөрөөдөл байгаа. Тийм байна. За тийм мөрөөдөлд нь амжилт төсөй. Баярлалаа. Биелэх болтугай. Биелэх баха. Би бас хоёулаа ижлэх мөрөөдөлтэй байна. За тэгээд манай Lemon Bakery гэдэг. За найз нурагчлаад ахыг. За микрофоноо жоох ингэч юм уу? За тий. За тэгээд манай Lemon Bakery-ний хамт олон маань одоо манай нэвтрүүлгийг спонсорлолт юм аа. Тэгээ манай Эрдэнэтийн залуучууд шүү дээ. Одоо Эрдэнэтийн бэлэг байгаа шүү. Бас онцлог нь Идэр баялаг гээд бас юм 20 жил одоо махан бүтээгдэхүүний бизнес хийж байгаа юм компани байдیں۔ iEco гэдэг ус манай энэ Эрдэнэтийн бас iEcos гэдэг манайх чи зөөнтэй спонсортой. Одоо нэвтрүүлэг дээр маань гардیں۔ Одоо таны тавилга гайл байна. Ер нь олон залуучууд нийлж байгаад одоо би л наан харагдаад байгаа юм. Цаана бол олон мундаг залуучууд ер нь бол сэтгэл зүрхээ шингээгээд одоо ингээл ширээ, сандал эдгээр бол бүгд юм одоо хандвийн өнгөйсаар бүтсэн одоо энэ тайз майз. Тэгэл одоо би бол санаагаа хэлэл явсан. За ингээд 50 жилийн болох чинь тэгээд ингээд жижиг дунд үйлдвэрлэл болон бизнес эрхэлдэг залуучуудаа юм дэмждэг контент хийгсэн чинь наачаас хамгийн зөв штэй гэл. Тэгэл хүн болго ингээд дэмжээд дэмдээ дээс ирчэндээ гэл одоо ингээд сайхан сууж байна. Тэгэд ирэхэд халуун ярэ өгсөн маш их баярлалаа. Цаашдын одоо
бизнест нь тэгээд амжилт хүсье. Аж амьдралд нь бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд үлгэр дуурайл авч явдаг шүү. Баярлаа. За тэгэд зөндөө гоё бэлэгтэй болчлоо. За энэ Идэр Баялаг гэдэг брендийг подкастнаас нь харсан, сонссон, мэдтгөө жаад. За тэгэд Lemon Bakery-г бол мэднэ. Lemon Bakery бол одоо би бол хавьда Эрдэнэтэд бекрийн салбарт хамгийн мундаг одоо газар гэж боддог. Мундгийг юугаар нь тодорхойлоод байгаа гэхээр амт чанар амт нь шал өөр. Яг тарт дотроо амт нь шал өөр гэж боддог. Би өөрөө байнга Lemon Bakery-г үргэлжлүүлснээс хойш төрсөн өдрийн бэлэг торт бүгдийг яг Lemon Bakery-гээс авдаг болсон. Тийм. За тэгээд өрсөнд баярлалаа. Ийм гоё нэвтрүүлгийг цаашид Эрдэнэтэд мундаг залуучууд бүр олон байгаа. Олон залуучуудыг алдаршуулсаа гэж бодож байгаа. Дуусах. За дуусах. За баярлалаа. За баярлалаа. Эрдэнэ хотын түүх 50 жилийн өмнө тохиолдуулсан Эрдэнэ хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл болон бизнес эрхлэх залуусаа дэмжих контент маркетингийн ажлууд хийхээр төлөвлөд байна. Үүнд подкаст, real marketing content, donation marketing content гэх ажлууд багтана. Энэхүү танд санал болгож буй 3 контентыг та 600,000 төгрөг ба түүнээс дээш төгрөгөөр дэмжлэг үзүүлж ирээдүйн болсон хүүхдүүдтэй хөрөнгө оруулалт хийж бидний санаачилсан. Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх хүүхдийн тасагт эрчим дэмжлэгээний хэсэгт хандвалах 20 сая төгрөгийн аянд нэгдэх юм. Ингэснээр та Эрдэнэт 50 жил миний онцлог 50 залуу подкаст нэвтрүүлэгт оролцох мөн танд 200,000 төгрөгийн гарын бэлэг үлдэх болно. Эрдэнэт хотын ирээдүйн болсон хүүхдүүдтэй эрүүл мэндэд нь бодит хөрөнгө оруулалт хийх, таны бизнес real marketing контенттой болох, donation marketing контенттой болох, Эрдэнэтийн залуус 50 ивент арга хэмжээнд урилгаар оролцох боломжийг эрхэм Эрдэнэт хотын иргэн бизнес эрхлэгч танд санал болгож байгаадаа баяртай байна.